Яамны төлөөлөлт дэлхийн эрүүл мэндийн байгууллага глобал сан халдвар төвчийн судлалын үндэсний цаанаа энэ хэлсэн ирсэн та бүхэндээ өвчнийг сэргийлэх энэ үндэсний хөтөлбөрийг боловч дэлхийд бас энэ чанартай судалгаа гаргах бусад оронд бас энэ судалгааны арга тогтоомоор батлагдсан энэ үндэснийхээ хөтөлбөр сүрээгийн асуудлыг бүхэлд нэг зорилт болгоод энэ тархалтын мар төвшин нэлээд өндөр байна. Хүн амын энэ бол асуудал бол тусгай заах болж ингэж орсон байгаа. Бид бас энэ ажлаа хэмжээгээр эрчимжүүлэх энэ бол ганц эрүүл мэндийн салбар биш бусад салбарын оролцоод хүрээлэн тэр одоо манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гаргаж байж байна. Мөн бас Японы Чибак сургуулийн захирал юуны Солонгосын сүрээгийн үндэсний нийгэмлэг хуралтай байгаа учраас бас ирж амжихгүй нэ гэж сайн байцгаана уу? Сар шиндээ сайн шилжижсэн үү? Our colleagues from Chiba, University of Japan, many partners and stakeholders from TB, from the community who are interested in communicable disease, TB. Many of you all are here. Chiba, сургуулийн доктор Чимура Балангari in the country since 1962, and we have been helping. I don't know why we didn't push for with colleagues from especially Professor Ishimori has been very first ever TB prevalence survey, the real evidence-based scientific. 1960 хийж байгаагүй яг юм хийж байгаагүй тавталтай сайн мэдгүй тийм юм байна. Ирж байгаа зүйл ихтэй хийсэн ашиг баяртай байна. I'd like to understand that the previous Ministry of Health and WHO, our За бид өнөөдөр Монгол улс дахь энэ сүрээ өвчний тархалтын анхны судалгааны тайлан хүлээж авах энэ уулзалт энэ судалгааныхаа ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгуулад ингэ байж байна. Энэ судалгааг бол зохион байгуулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сангийн дох бэлгийн зам сүрээтэй тэмцэх энэ төслийн талаас бол маш их техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн ийм судалгаа байгаа. За энэ судалгаа ер нь бол энэ сүрээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ өвчний онцлогоо эмчилгээний чанарыг сайжруулах, хяналтыг сайжруулахад бол нотлохоон тулгуурласан энэ шинжилгээ ухааны үндсэлтэй үзэл баримтлал дүгнэлтийг гаргаж өгсөн ийм маш чухал ач холбогдолтой ийм судалгаа бол болсон байгаа гэж үзэж байгаа. Бид энэ судалгааны ер нь урьдчилсан тайлангийн дүнг энэ халдвар төвчнөс өвчнөөс сэргийлэх, хянах энэ үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа бол одоо гол үндслэл болгож одоо ашиглаад энэ судалгааны үр дүнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа судалгаанаас гарсан зөвлөмжийг үндслээд энэ халдвар төвчний үндэсний хөтөлбөр дээрээ бүхэл бүтэн одоо зорилт болгож бол тусгасан байгаа. Тэгээ энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр тос энэ сүрээ өвчнийг тэмцэх энэ асуудлыг бол тодорхой заалт болгож оруулсан байгаа учраас энийг бол бид бас улсын хэмжээнд үндэсний төвшөнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмаар энэ өвчний онцлогоо эмчилгээг бол сайжруулах бол зайлшгүй чухал юм аа гэж үзэж байна. Нэг барьж байгаа ярих юм. За. Одоо ярьчих. За. Манай улс сүрээгийн өвчлөөрөө Номхон далайн баруун иргэн бүсийн 37 орны 4-р харинд ордог. Манай зөвхөн сүрээгийн тархалт нэлээд өндөртэй орно. За энэ өнөөдрийн энэ судалгаа бол 2-3 жил дамжигдаж хийгдсэн нэлээд өртөг өндөртэй их чанартай сайн юм судалгаа гарсан. За ер нь бол жилдээ манад нэг яг лабораториор баталгаажсан 4000 гаруй сүрээгийн шин тохиолдол бүртгэгддэг. Гэтэл энэ судалгааны үр дүн маань бол одоо шинж тэмдэг нь арай өөр явцтай ийм сүрээгийн тохиолдол бол манад нийтдээ ингээд энэ одоогийн бүртгэж байгаа тохиолдлоос 3 дахин өндөр байна гэсэн ийм судалгааны дүн гарсан. Тэгэхээр бол манад бол сүрээгийн тархалт нэлээд өндөр байгаа учраас бид нар одоо энэ авч хэрэгжүүлж байгаа бодлого стратеги арай өөр болгож шинчилж арай өргөн хүрээнд
явуулах ингээ шаардлага бол энэ одоо өнөөдрийн судалгааны дүнгээс бол ингээ харагдаж байна. Тэгээд эрүүл мэндийн яамнаас цаашдаа нийт хүн амын дурдын мэрэгчлүүлгийг одоо үзэлгээ сайжруулах, хүмүүсийн эмчилгээнд хамруулах, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх энтергээд бас одоо нотлохоон зориулсан юм шин арга технологиудыг нэвтрүүлэхээр ингээд бид ажилланаа. Энийг ингээд хот хөдөөгийн байдлаар наваад үзэх юм бол ямар ч ялгаа авахгүй адилхан л үүнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг харьцуулаад үзэх юм бол харин эрэгтэйчүүдийн дунд нэлээд өндөр ийм судалгааны дүн гарсан. За ингээд энэ өвчлөл маань нас ахих тусам илүү их ингээд нэмэгдэж байна гэсэн ийм судалгааны дүн гарсан учраас үнэхээр одоо зайлшгүй бид нар тэр одоо судалгаанд хамрагдаж ямар хүмүүс илүү өртөөд байгаа гэдэгт чиглүүлж илүү их бодлогоо явуулах шаардлагатай. 2-7 хоногоос дээш хугацаагаар ханиалгаж исэн цэр гарч байгаа ямар нэгэн эмчилгээ хийгээд үр дүнгүй байгаа тохиолдолд бид нар тэр одоо хүмүүст бол оншийн яг лабораториор баталгаажуулаад тэгээ эмчилгээнд хамруулдаг гэсэн. Одоо бол бид нар өшөө эрентгийн зургаар шинжилгээг нь авч явах хэрэгтэй. Мөн 2-7 хоногоос дээш ханиалгаж байгаа тэр үйл ажиллагаагаа хэвийн тэр шинж тэмдгүүдэд ирээд тулгуурлах хэрэгтэй. Мөн амьсгаадах, тэгээ халуурах гэсэн энэ нэлээд олон шинж тэмдгүүдийг цогцоор нь авч үзчихээж бид нар одоо энэ онцлогоо баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхээр бид нар өшөө энэ дээр эрентгийн техникчтэй их сайн сургаж бэлтгэх хэрэгтэй. Хүүхдийн эмч нарыг бас энэ рүү нэлээд их татан оролцуулах хэрэгтэй. Их барих эмэгтэйчүүдийн эмч нарыг бас энэ рүү ингэж татаж оролцуулах хэрэгтэй гэдэг ингээд ийм ганцхан одоо хэсэгхэн бүлэг хүмүүсийн дунд байхгүй олон ийм хүмүүсийг хамарч байгаа учраас бид нар бол тэр тал руу бол нэлээд их анхаарах шаардлага бол энэ судалгааны дүнгээс харагддаг.